Сайн байцгаана уу? Урлаг хэрхэн үүссэн бэ? Өнөөдрийн бичлэгээр бид хүн төрөлхтний түүхэнд урлаг соёл хэрхэн үүссэн? Хэдийн үеэс эхлэлтэй ямар үе шат дамжиж өнөөдөр хүрсэн? Хамгийн эртний урлаг юу байсан? Дундад зууны урлаг ихээр нөлөөсөн? Орчин үеийн урлаг хэрхэн бий болсон талаар ойлгомжтойгоор ярилцъя. Нэгдүгürt урлаг анх хэрхэн үүссэн бэ? Урлагийн анхандаа хүмүүсийн мэдрэмжээ илэрхийлэх, түүхээ үлдээх, итгэл үнэмшлээ харуулах, ан хийх, амьдрах арга заах гэх мэт хэрэгцээнээс үүссэн. Анхны урлаг нь агуйн зориг, чулуу, яс сэлбэр, бүжиг, дуу байсан гэж үздэг. Урлаг хэдийн үеэс эхлэлтэй вэ? Ойролцоогоор 40,000-аас 50,000 жилийн өмнөөс энэ үед хүмүүс агуйн хананд амтэн зурдаг, гарны хэв дардаг, ан агнуурын зураг зурдаг байсан. Гуравт урлагийн хөгжсөн түүх. Урлагийн хөгжлийн үе шатлал. Урлагийг ерөнхийд нь дараах үеүүдээр хуваадаг. Эртний үеийн урлаг онцлол агуйн зураг, энгийн нөрс, байгаль, амтэн их зурдаг байсан. Зорилго нь амьдралтай холбоотой, шашин шүтлэгтэй холбоотой. Хоёрт эртний соёл иргэншлийн урлаг. Онцлог, хөшөө, барилга, шашин урлаг. Энэ үед хүмүүс урлагаар хүч чадал, бурхан, хаад ноёд зэргийг харуулж эхэлсэн юм. Гуравт дундад зууны урлаг. Онцлог нь юу вэ гэвэл шашны нөлөө маш их. Сум хийдийн зураг, бурханы сэдэв давмгай. Энэ үе нь орчин үеийн урлагийн суурийг тавьсан. Хүний дүрс зурах техник сайжирсан. 4. Сэргэн мандалтын үе. Онцлог нь юу вэ гэвэл хүний биеийн бодит дүрслэл, шинжлэх ухаан, урлаг холилдсон, сүүдэр, гэрэл ашиглаж эхэлсэн. Орчин үеийн зургийн суурь энд тавигдсан. 5. Орчин үеийн урлаг онцлог нь чөлөөтэй сэтгэх, шинэ материал ашиглах, дижитал урлаг, жишээ нь кино, анимашн, график дизайн, 3D урлаг. 4. Хамгийн эртний урлаг юу байсан бэ? Энд агуйн зураг, бие дээрх зураг, чулуу сэлбэр, анхны хөгжмийн зэмсэг. 5. Дундад зууны урлаг яагаад чухал вэ? Дундад зуунд зургийн техник хөгжсөн, барилгын урлаг хөгжсөн. Урлагийг системтэй болгосон. Хэрвээ энэ үе байгаагүй бол орчин үеийн урлаг маш өөр байх байсан. 6. Шинэ үеийн урлаг ба шинэ уран бүтээлчд. Одоогийн урлаг AI, digital art, game art, animation чиглэл рүү явж байна. Интернет нь урлагийг маш хурдан хөгжүүлж байна. Хүн бүр урлаг хийж чаддаг болсон. Дүгнэлт хийвэл урлаг нь хүнтэй хамт хөгжсөн. Мянган жилийн турш өөрчлөгдсөн. Одоо ч хөгжсөөр байгаа. Урлаг гэдэг бол зүгээр зураг биш. Сэтгэл, түүх, соёл, ирээдүй. За энэ хүрээнд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээд дараагийн сэдвийг комментээр бичээрэй.